Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цахим бичвэр буюу синхрон сургалтаар сурснаа баттгах хичээл эхэлж байна. За өмнөх 7 хоногт бид Mongolian баяти фонтоор хэрхэн цахимж шивэх вэ гэдэг хичээлийг үзсэн. За тухайн хичээлээр үсгүүдийг яаж гаргахыг, нөхцөл бичихтэй яаж бичих вэ? За үг хооронд заавах, за зарим нэг хоёрдугаар үгийг яаж бичих вэ гэсэн даатгалыг бол хичээлээр үзсэн. За тэгвэл энэ удаагийн хичээлээр тэрхүү ойлголтоо илүү баттгаад дадлага ажил хийх даалгавар байна. За энэхүү дадлагыг хийхин тулд гарын байрлалынхаа бичлэгийг үзээд даалгавруудаа гүйцэтгээрэй. Windows 10 үйлдлийн систем ба гарын байрлал. Та компьютерийнхоо үйлдлийн системийг Windows 8 эсвэл Windows 10 аль нь болохыг мэдхийн тулд дараах алхмыг гүйцэтгээрэй. Edition хэсэгт аль болох нь харагдах юм. Хэрэв Windows 10 бол дараах гарын байрлалыг ашиглан бичээрэй. Гадаад үгэнд орох V үсэг, E үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгийн эхэнд ордог E үсгийн нийлэмж, R үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох J үсэг, T үсэг, Яагийн төрлийн үсгүүд, U үсэг, I үсэг, Ö үсэг, Пүрв гэдэг үгэнд орох P үсэг, A үсэг, S үсэг, D үсэг, фото гэдэг үгэнд орох P үсэг, R үгэнд ордог G үсэг, R үгэнд орох H үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох H үсэг, Z үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох K үсэг, L үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох L үсэг, гадаад үгэнд орох Z үсэг, Иш үсэг, Ч үсэг, Shift-тэй хамт дарвал гадаад үгэнд орох C үсэг, U үсэг, B үсэг, N үсэг, Shift-тэй хамт дарвал их энхлэг M үсэг, таслал, Shift-тэй хамт дарвал хашилт. Өгүүлбэр төгсгөх давхар тусал. Shift-тэй хамт дарвал хашилт гарч ирнэ. За ингээд эдгээр үгүүдийг баяти фонтоор бичиж үзээрэй. Гадаад үсэгтэй үгс байгаа. За дараа нь шүлгийн дөрвөн мөртийг баяти фонтоор бичээрэй. Ингээд хичээлийн дараах сорилоо илгээгээрэй. Амжилт хүсье.